Монголчууд нийгэм журам давшин орсон нь номноос бэлтгэв. Боловсрол телевиз Мансуудар хэвлэлийн газар хамтран хүргэж байна. Хоёрдугаар зуун бол Монголын түүхэнд олон томоохон үйл явдал өрнөсөн зуун. Энэхүү нэвтрүүлэг нь 1924-өөс 1959 он хүртэлх монголчууд социализмын хэмээн нэрлэгдэж суурин иргэншил амьдралд хүч төрөн орж ирсэн нүүдэлчин ард түмэн ховсон өөрчлөгдөх эхлэл тавигдсан чухал үеийн нийгмийн байдлыг өгүүлэх болно. Нэвтрүүлгийн хамтрагч Мансуудар хэвлэлийн газар. Европ эмнэлэг нэвтэрсэн нь. Нэвтрүүлгийн энэ дугаард эрүүл мэндийн салбарын үүсэл хөгжлийн талаар өгүүлнэ. Монгол зөвлөлтийн дайчдад эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор анхны эмчилгээний цэг нээгдсэн нь Монголд Европ эмнэлэг нэвтрэх үндэс суурь болов. Боловсон эмнэлгийн үүсэл. Хэдэн зуун жил бурхны шашныг номлол, тарин сонсож, бие нүвдүүл лам залж, судсаа бариулахаас сэтрээгүй хүмүүст мэс ажилбараар өвчин ангаах болно гэдэг нь үлгэр мэт байлаа. Ардын хувьсгал ясны дараахан буюу 1921 оны 8 дугаар сарын 15-нд өвчтөе хүмүүс эмчлэх хороо байгуулах тухай 5 дугаар тогтоолыг Монголын хувьсгал цэргийн зөвлөлөөс гаргасан байна. Уг тогтоолын дагуу нийслэл хүрээнд 1921 оны сүүлээр Козины өндөр хэмээх байшинд анхны Европ эмчилгээний цэг нээгдэжээ. Ингэснээр хүн амд шинжлэх ухааны эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой болсон юм. Үүнээс өмнө боловсон эмнэлгийн тогтолцоо байхгүйгаас 1862-оос 1918 оны хоорондох 50 жилдэлгэхэд Монголын хүн ам 4.5%-аар буюу 25 мянган хүнээр хорогдож 21 төрөл тутмын 20.5 нь нас барж байсан буюу жилдээ 2000 хүн тутмаас дөнгөж нэг хүнээр цэвэр өсч байсан тухай Монто сонин 1922 оны 3 дугаар сарын 14-ний дугаарт мэдээлсэн байдаг. Ардын хувьсгалын үеийн эрүүлийг хамгаалах үйлс. Монголын хувьсгал цэргийн зөвлөлөөс гаргасан 5 дугаар тогтоолд өвчтөе хүмүүсийг эмчлэх газрыг дэлгэрүүлж 210 хүний байр ортой байгуулах. Энэхүү эмчлэх хороонд Совет буюу зөвлөлт Оросын цэргүүд, Монгол Ардын засгийн газрын бүх цэргүүд ба энгийн хүмүүст хүртэл нэгэн адил тусламж үзүүлэх альва өвчтөе хүн бүхнийг үнгүүгээр эмчилж байхаар тогтов гэжээ. Ардын хувьсгал ясны дараа энэ байшинд цэргийн их сургуулийг байгуулж улмаар 1935 оны дундуур хувьсгал дулаан цэргийн лазарет буюу цэргийн эмнэлэг байрлах болсон юм. Зөвлөлт холбоот улсаас эмч урьж ажиллуулах асуудал нэн чухал учраас 1923 онд Монголын засгийн газар зөвлөлт холбоот улсын засгийн газарт бичиг илгээн боловсон эмнэлгийг хөгжүүлэхэд тусламж үзүүлэх мэргэжилтэн ирүүлэхийг хүссэн байна. Монголын засгийн газрын урилгаар зөвлөлт холбоот улсаас эмч нарын эхний хэсэг 1923 онд нийслэл хүрээнд иржээ. Уг багийн бүрэлдэхүүнд Эрхүү хотоос Шаастин, Москва хотоос Сергей их эмч, Байков зэрэг 10 гаруй эмч мэргэжлүүд байсан бөгөөд дотрын арьс өнгөний Мессастын зэрэг нарийн мэргэжлийн эмч нар ч багтаж байлаа. Европ эмнэлгийг байгуулсан анхны жилүүдэд ирсэн зөвлөлтийн мэргэжлтнүүд шинээр байгуулагдсан эмнэлгийн байгууллагуудыг шинжлэх ухааны эмнэлэг болгох, өргөдгөн зохион байгуулах, үндэсний мэргэжлтнүүдийг дагалдуулан сургах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан юм. Эрүүлийг хамгаалах яам байгуулагдав. 1931 онд хурласан улсын 6 дугаар их хурлаар дотоод яамны харьяа эрүүлийг хамгаалах газрыг яам болгон өргөтгөж улмаар эрүүлийг хамгаалах яамны харьяа улсын чанартай эмнэлгийн газрын жагсаалтыг баталсан байна. Үүнд Улаанбаатар хотын төв больниц, Хий судалдын больниц, Хөдөөгийн 10 аймагт буй эмнэлгийн 20 салбар, улсын эм бэлтгэлийн газар, хүүхдийн зөвлөгөө өгөх газар, эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газар,
сүүний газар, эхнэлгсийн газар яасэл багтаж байв. Эрүүлийг хамгаалах яамны гол зорилт бол Европын боловсон ёсны эмнэлгийн арга техник хэрэгслийг өргөнөөр ашиглаж тэдгээрийн салбаруудыг эрчимтэйгээр өргөдгөн байгуулах явдал байв. Хүн амын төрөлт, нас баралт, өсөлт. Засгийн газраас 1924 онд дотоод явдлын яамны дэргэд эдийн засгийн хэвтсийг байгуулснаар 1925-аас 1935 он хүртэл хүн амын тоог жил бүр малын тоотой хамт гаргах болсон байна. Засгийн газар тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан хүн амын талаарх мэдээллийг нягтлах, ялангуяа хүн ам болон өрхийн тоо, тархан сууршилтыг тогтоох, цаашид авах арга хэмжээг төлөвлөх зорилгоор 1935 онд хүн амын тооллого явуулжээ. 1921-с 1940 он хүртэл хүн амын тоог нас хүйсээр нь нэгтгэж байсан үндсэн баримт бичиг нь иргэний төрсэн он нас хүйсийг тодорхойлох өрхийн данс байв. Манай улс 1935, 1944, 1956 онуудад хүн амаа нэгдсэн байдлаар тоолжээ. Хүн амын дээрх тооллогууд нь тус тусын онцлогтой байв. Тухайлбал 1935 оны тооллого ардын хувьсгалын дараах анхны тооллого байсан бол 1944 оны хүн амын тооллого дайны жилүүдэд хийгдэж 1956 оных нь олон улсын аргачлалыг ашиглан явуулсан анхны тооллого байв. Харин хүн амын эрүүл мэндийн хувьд 1921 оноос өмнө Монголд эмнэлэг ариун цэврийн ажил огт байгаагүй учраас цагаан цэцэг, тарууган тагал зэрэг халдварт өвчин цөөнгүй гарч цагаан цэцгээр нийт хүн амын 30% нь өвчилж нас баралт өвчлөг төслийн 50% төрж байсан бол шинжлэх ухааны эмнэлэг байгуулагдсан хүн амд хүргэх эмнэлгийн үйлчлэгээ сайжирсантай холбоотойгоор хүн амын дундаж өсөлт тогтмол нэмэгдэж байлаа. 1920-оос 1960-ад оны үед манай улсын хүн амын нас баралтын зоонхлох шалтгаан нь амьсгалын замын өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин, халдварт паразитын өвчин зэрэг байв. Эмчлэн сэргийлэх тусламж. Эмчлэн сэргийлэх тусламжийн тогтолцоо шинээр бүрэлдэн тогтоход зөвлөлт холбоот улс чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Жишээлбэл 1925 онд зөвлөлт холбоот улсаас амбулатори поликлиникийн тусламжийг улсын хэмжээгээр 5605 хүнд үзүүлсэн байдаг. 1925 онд улсын хэмжээнд 15 ортой нэг эмнэлэг байсан бол 1940 онд 1746 ортой болж 1959 онд 8772 ортой болж эмнэлгийн салбаруудын тоо олж ирчээ. 1935 оноос эрүүлийн хамгаалах яамны харьяа эмнэлгийн барилгыг барих ажлыг хариуцах тусгай комисс байгуулж улмаар 1937 онд ардын сайн дурын хөрөнгөөр Архангай, Өмнө говь, Завхан, Төв, Хэнти, Увс, Сэлэнг, Өвөр хангай зэрэг аймагт эмнэлгийн салбар байгуулагдав. Мөн зайсан толгойн амралтын газрын дэргэд 10 ор бүхий 3 сарын хугацаатай эмнэлгийн амралтыг барьж ашиглалтанд оруулсан бол 1946 оноос сайд нарын эмнэлэг, 1947 оны 6 дугаар сараас халдвартын эмнэлэг, 1954 оноос мэс заслын эмнэлэг зэрэг төрөлжсөн эмнэлгүүд байгуулагдсан шинжлэх ухааны эмнэлгийн тогтолцоо бүрэлдэн тогтсон байна. Ариун цэвэр халдвар судлал. Хөдөлмөрчдийн эрүүл энх, урт удаан наслахын их сурвалж нь урьдчилан сэргийлэлт, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг амьдрал ахуйдаа нэвтрүүлэх нэн чухал бөгөөд үүний төлөө тэмцэх нь бүх хөдөлмөрчдийн ариун үүрэг мөн. Монгол Ардын Хувьсгалт намын 4-р их хурал 1925 онд хуралдаж эрүүлийг хамгаалах үндсэн зорилтуудыг тодорхойлохдоо ариун цэврийн хууль дүрэн боловсруулан гаргах, ариун цэврийн арга хэмжээг нийт хүн амын дунд авч явуулахыг чухалчлах тухай заажээ. Үүний дагуу 1929 онд бактериологийн лаборатори байгуулагдсан бол 1931 оноос Улаанбаатар хотод ариун цэврийн анхны эмч ажиллаж эхэлсэн байна. Мөн Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор зөвлөлт холбоот улсаас таргуун талын лаборатори бэлгэлсэн байдаг. Дээрх 2 лабораторийн үндсэн дээр
1932 онд Бактер шинжилгээний газар байгуулагдсан нь урьдчилан сэргийлэх анхны байгууллага байсан бөгөөд 3 жилийн дотор клиник онш зүй, ариун цэвэр халдвар судлал, үйлдвэрлэлийн гэсэн 3 тасагтай болж өргөж өв. 1923 оноос орон даяар цагаан цэцгийн эсрэг вакцинжуулалт явуулах болсон бөгөөд 1928-аас 1939 оны хооронд 500 хүн цагаан цэцгээр өвчилжээ. Улмаар 1933 оноос эхлэн цагаан цэцгийн эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэх болов. Ингэснээр 1934-өөс 1935 онуудад бүх нийтийг хамарсан вакцинжуулалт явуулсны үр дүнд 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгаж чаджээ. Үүний үр дүнд тухайн үедээ цагаан цэцэг өвчнийг устгасан Азийн ганц улс болсон юм. Нийтээр дагаж мөрдөх ариун цэврийн дүрмийг 1933 онд батлан гаргаж, мөн онд Улаанбаатар хотод төмрийн завуудаас малын зах хүртэл цэвэрлэгээ хийж, үүнээс хойш бүх албан газрууд тус тусын ойр орчны цэвэрлэхээс гадна мод тарих болжээ. Түүнчлэн энгийн худалдаачдыг ариун цэврийн шаардлага хангаагүй бол торгох буюу хаах, эсвэл заавар ёсоор ажлаа сайжруулах хүртэл худалдааны үнэмлэх бичгийг хураах зэрэг арга хэмжээ авах болжээ. 1930-аас 1940 оны хооронд хүн амын дунд халдварт өвчин буурч, төрөлт 50% нэмэгдэн хүн амын цэвэр өсөлт 2 дахин нэмэгдсэн бол 1941-ээс 1945 онуудад Бактер шинжилгээний газарт цусан суулгын бактериофаг, татран, сахуугийн эсрэг, ийдис зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, урьдчилан сэргийлэх тарилгад давхардсан тоогоор 2 сая гаруй хүн хамрагдсан байна. Эмнэлгийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхлэв. Европ эмнэлгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд түүнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх явдал нэн чухал байлаа. Эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэхдээ 1-дүгээрт дотооддоо эмнэлгийн сургууль байгуулах, 2-дугаарт зөвлөлт холбоот улсын эмнэлгийн техникум ба дээд сургуульд сургах, 3-дугаарт эрүүлийг хамгаалах яамны харьяа эмнэлгийн салбаруудад дагалдан байдлаар бэлтгэж байв. Улмаар 1931 онд совилогчийн сургуулийг байгуулсан байна. Уг сургуулийг төгсгчид сестра буюу бага эмчийн үүрэг гүйцэтгэж эмч өвчтнийг үзэхэд нь тэмдэглэн авах, өвчтөнд эм өгч совилохын зэрэгцээ гадуур явж өвчтөн үзэх шаардлагатай бол эмнэлэгт авчирч хэвтүүлэх, шөнөн жижүүрдэн суух, эмнэлгийн мод хөрөөлөх, цагаан хэргэлдээ угаах зэрэг бүхий л ажлыг хийдэг байсан ажээ. Совилогчийн сургуулийг удалгүй эмнэлгийн техникум болгон өргөжүүлснээс гадна 1931 онд зөвлөлт холбоот улсад 36 хүн суралцж байв. Гэвч эмнэлгийн техникумд элссэн суралцагчдын дотор бичиг үсэг огт мэдэхгүй буюу муу мэдэх хүмүүс байсан тул бэлтгэл ангийг нээн хичээллүүлжээ. 1933 оноос эмнэлгийн техникум суралцагчдыг эх баригч, эм найруулагч, туслах эмч, совилогч гэсэн 4 ангид хуваарлан 3 жилийн хугацаагаар сурах болсноос гадна тусгай мэргэжлийн хичээлийг мэргэжилтэн эмч нараар заалгах болжээ. 1946 онд Монгол Улсын их сургуулийн анагаах ухааны анги анхны төгсөлтөөрөө 14 их эмч төгсгөж анагаах ухааны үндэсний мэргэжилтэн бэлтгэх эксурийг тавив. Улмаар 1959 он гэхэд анагаах ухааны чиглэлээр 8 хүн эрдмийн зэрэг хамгаалсны дотор шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн Ичин хорлоо Монгол эрдэмтдээс анх удаа анагаах ухааны докторийн зэрэг хамгаалсан юм.